Сайн байцгаана уу? За энэ залууг Lex Fridman гэдэг түүний подкастыг заримдаа би сонсдог юм л да. Сэдвт баригдахгүй маш өргөн хүрээнд тухайн салбарын мундаг хүмүүстэй ярилцдаг. Бараг 5 сая subscriberтай ийм YouTuber залуу байгаа. Маш товчхон танилцуулахад одоо 42 настай энэ Lex Fridman хуучнаар зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Тажик улсад төрсөн. 11 настай байхад нь гэр бүл нь Америк нэгдсэн улсын Чикаго хотод нүүж ирээд эндээ суурьсан IT шинжлэх ухааны чиглэлийн мэргэжилтэй ийм залуу байдаг юм а. Түүний Jack Weatherfordтой ярилцсан 4 цаг 30 минутын Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн гэсэн подкаст байдаг. За Jack Weatherford тухайг бол монголчууд маань ер нь сайн мэддэг болцоосон байхаа. Америк нэгдсэн улсын антрополог, хүн судлалын профессор энэ эрдэмтний бичсэн олон ном зохиолын цөөнгүй хэсгийг монголчуудын аж амьдрал, ахуй соёл, Чингис хаан, Монголын эзэнт гүрний тухай сэдвүүд эзэлдэг. 2004 онд бичсэн Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан гэдэг номороо дэлхийн дийлэнх улсуудын Чингис хааныг харгис хэрцгий маш муу нэгнээр игдүүцэн дурсдаг хэвшмэл буруу ойлголтыг өөрчилсөн гэж үздэг. 2022 онд Чингис хаан одон хүрсэн бөгөөд уг одонг авсан анхны гадаад улсын иргэн юм байна. За тэгээд энэ хоёрын ярилцсан подкастаас нэгэн хэсгийг, нэг богинохон хэсгийг та бүхэндээ сонирхуулахаар орчуулж бэлтлээ. If we go to the time of Temujin, of Genghis Khan, хэрвээ бид Темүжин буюу Чингис хааны цаг үе рүү буцвал тэдний салшгүй нэг чухал зүйл нь морд гэдгийг мэдэж авч болох юм байна. Монголчуудын морьтой хэрхэн харьцдаг талаар хэлэх гээд байна л да. Уудам тал нутагт амьдардаг монголчууд бага наснасаа л морь хэрхэн унахыг төгс эзэмшдэг байжээ. Тэд маш багасаа морь унаж сурдаг. Тэд морин дээр бүр зогсоогоороо бие биетэйгээ уралдан тэмцэлдэж, түлхэн чангаацалдаж тоглодог байжээ. Хөлийнх нь урт 4-нд хүрэх хэмжээтэй болмогц тэд морин дээрээс ном сум харвах бугуул шидгийг сурдаг байв. Тэд арьсан уутыг шомд өлгөж салхинд хийсэх бай болгон морин дээрээс харвах дасгал хийдэг байжээ. Залуус янз бүрийн зайд хурдтайгаар байг онлох дасгал хийж энэ тоглоомынх нь ур чадвар нь хожим амьдралд морь унах чадварт нь үнэлж баршгүй хэрэг болдог байна гэж та номдоо бичжээ. Танаас асууя л да. Чингис хаан буюу монголчууд болон адуу морьдын хоорондын харилцан хамаарлын талаар та ярьж өгөөч. The Mongol and the horse are inseparable. Монгол хүмүүс хоёрыг салгаж ойлгох боломжгүй, салшгүй холбоотой. Би нэг номондоо монгол хүмүүс хоёр хамтдаа амьдардаг. Булчин шүрмэс эдис бүхнээ мэдэрдэг. Ялгагдахгүй адилхан үнэртэй гэж бичсэн өгүүлбэрийг номын редактор маань доромжилсан зүйл бичсэн байна гэд хасаж байсан удаатай. Миний хувьд ямар ч доромжлох санаагүй, зүгээр л адуу монгол хүн хоёрын харилцаа ямар гүнзгий байсан тухай хэлэх гэж оролцсон нь тэр юм. Монгол морьд эзнээ үнэрээр нь таньдаг юм. Энэ нь маш чухал. Бас Чингис хаанд адууны бүх зүйл чухал байжээ гэдэг нь тэд сүлд гэж нэрлэдэг тугаа өөрийн морьдын дил сүүлний үсээр хийдэг байснаас харагддаг. Тулаанд тэд үүнийг маш практик зорилгоор ашигладаг байсан. Дайн тулааны дараа морьд сүлдээ үнэрээр нь таньж эзэндээ эсвэл төрлөх сүрэгтэй буцдаг байжээ. Монгол хэлэнд адууг зүсэлж өнгөөр нэрлэх гэдэг бол тоо тоомшгүй. Маш олон янзаар нэрлэдэг болохоор би тэдгэрийг бүгдийг нь сураагүй л дээ. Монголд хөдөө айлд байхдаа би аливаа би чамд англи хэл зааж өгье. Харин хариуд нь чи надад монгол үг заагаарай гэсэн юм. Тэгсэн тэр морь ямар өнгөтэй вэ гэж асуув. Би бор гэхэд тэд за тэгвэл тэр морь ямар өнгөтэй вэ гэж дахин асуув. Би бас л бор гэхэд тэд чи сая тэр морийг бор гэсэн шүү дээ гэж гайхдаг. Тэд морины өнгийг зөвхөн ерөнхий өнгөөр нь биш, өнгөний тархсан байдал, гялтгар, эсвэл сүүдэртэй толбны бүтэц зэргээр нарийн ялгадаг. Гэтэл бид англиар шар бор гэх мэт хоёр үг холбоод л болчдөг бол монголчууд маш олон өнгөний тустай үгийн сантай.
Түүнчлэн мордыг хүүсээр нь, насны ангиллаар нь, үржилт орсон эсгээр нь нэмээд дэлгэрэнгүй ялгаж нэрлэдэг. Адууг ийм олон янзаар зүсэлж нэрлэдэг бол сүндэстэн би лав мэдэхгүй. Хэдэн жилийн өмнө нэг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хурдан хөлгийн тоосон төссөн гэсэн өрөө үгтэйгээр сонгуульд оролцсон нь монголчуудын сэтгэлд гүн хүрсэн гэж харагддаг. Атууны тоос нь хүртэл утга агуулгатай байдаг байх нь. Монголчууд мориныхоо тоостой хөлсийг нь авч тухандаа түрхдэг. Учир нь дух буюу магна бол монголчуудын хүндэтгдэг ариун хэсэг юм. Ингэж л морио хүндэлдэг юм. Тэд морио маш сайн сургадгаас гадна барууныхны нүдээр мордыг зогсоо зайгүй, хайр найргүй эдэлдэг тал бий. Гэвч морд ч үүнд бэлтгэгдсэн байдаг. Тэд нарийн иштэй жижигхэн ташуур хэрэглэдэг. Бөксөн хэсэг рүү зөөлхөн гуйддаг. Хизээч мориныхоо өөр хэсэг рүү ташуураараа гуйддаггүй. Харин барууны ертөнцид мордоо ташуурын оронд төмрөөр хийсэн өсгийний давирагчаар өвтгөж ашигладгийг монголчууд жигшдэг. Мориныхоо толгой гэмтээхийг тэд үхэх ялтай гэмт хэрэг гэж үздэг. Хэнийг ч тэгж шийтгсэн гэж би сонсоогүй. Учир нь хизээж морины толгойг монголчууд гэмтээдэггүй. Нүүдэлчин монголчуудад морьтой холбоотой бүх зүйл их чухал. Амьдрал, аж ахуйтай нь нэгт холбоотой. Гүүгээ сааж айраг эсэхээс эхлээд атуутай холбоотой бүх зүйл тэдэнд утга учиртай байдаг. Нэг сонирхолтой барууныхны ойлгоход хэцүү зүйл ярихад нэг удаа нэг энгийн сайхан монгол айлын хэд хонож байсан юм. Тэднийх олон хүүгүүдтэй нэг хоёр охинтой айл байсан. 11 орчим настай нэг хүү нь гэрээсээ холгүй мориноос унчглаа. Хүү боссонгүй. Гэрт байсан хин ч хөдөлсөнгүй. Хин ч түн туслах гэсэнгүй. Бүгд анхаарлаа өөр тийшээ хандуулцгаав. Би болохоор яг юу хэлэхээ мэдэхгүй сандраад хүүхэд мориноос унчлаа. Хин нэг нь очоочтой гэж дотроо бодсон юм. Гэвч хинч тусалсангүй. Тэгээд тэр хүү мориныхоо хазаарыг барьсаар хацгансаар гэртээ ирэв. Дүүн яах вэ? Гэртээ ирэхэд нь тусалж дотогш оруулсан. Ээж нь бүр эргэж ч хараагүй. Би бүр гайхаад яаж ингэж чаддаг байна? Энд чинь таны хүүхэд шүү дээ гэж дотроо бодож байлаа. 2-7 хоногийн дараа бас нэг хүү наадамд уралдахаар сунгаанд давхиж байхдаа морин хадуурч ойрхон байсан ой руу давхиад хүүг ойн гүнд унгаагаад баригдахгүй давхиад яваад өгчжээ. Хүү морио хайж байна гэд бүр төөрсөн байна. Тэр 12 настай. 2-7 хоногийн турш төөрсөн юм. Би байсан бол 48 цаг ч тэсэхгүй байх. Гэтэл тэр амьд гарч чадсан. Өдөр дулаахан гэрэлтэй аюулгүй үед унтаад шүн сэрүүнд алхаж чон бусад махчин амьтдыг айлгах гэж чангаар дуулдаг байж. Ойгоос юу идэж болохгүйг мэддэг байж. Ус урсаж байгаа зүг рүү дагаж явсаар тэр амьд гарсан. Тэр л үед би ойлгосон юм. Яагаад хүүгээ мориноос унахад ээж нь очиж туслаагүй вэ гэдгийг. Мэдээж хүүхэд нь мориноос унахад ээжийн элэг эмтэрчл суусан байгаа. Гэхдээ ээж нэг зүйлийг мэдэж байсан нь түүний хүү бие даах ёстой. Монголчуудын морь эзэмших, морь унах ур чадвар нь дэлхийн түүхэн дэх хамгийн ялагдашгүй цэргийн хүчийг бий болгожээ. Тэдний морин дээрээс ном сумаар харвах ур чадвар нь үнэхээр бишрэм гайхамшигтай. Монгол харваачид морин дээрээ хурдтай давхиж явахдаа 200 метрийн зайд хүртэл байг яг онох чадвартай байсан. Зарим их сурвалжид бичснээр морь 60 км/цагийн хурдтай давхих үед ч ном сумаар байгаа оновчтой харвах чадвараа алддаггүй. Энэ бол итгэмээргүй гайхалтай зүйл. Хэрэг одоо гарах бичлэгүүдийг харвал морин дээр ямар тогтвортой давхиж чаддгийг харахад үнэхээр бишрэн байсан. Морь давхих үеийн тэр агшинд дөрвөн туурай нь бүгд агаарт байх тэрл мөчид сумаа тавих ёстой байдаг.
Тиймээс тэр агшинг яг тааруулж, биеийн байрлалаа зөв хадгалж, жингээ тэнцвэржүүлэх хэрэгтэй. Мөн нумыг зөв татах, сумыг зөв тавих ур чадвар бүгд нарийн нэгт ажиллагаа шаарддаг. Монголчууд наамал ном болон тахир ном хэрэглэдэг байсан. Хожим тэд харвааны технологиг хөгжүүлж, арбалет, кроссбовыг ч ашигласан байдаг. Морин дээрээс харуулхад эрхийн урууны татлах хэмээх онцгой арга хэрэглэдэг байв. Энэ нь морь давхих үед сум гарнаас унахгүй байхад тусалдаг. Морь 60 км/цагийн хурдтай байх үед сум тавина гэдэг үнэхээр гайхалтай ур чадвар. The Mongol, the horse, and the bow were a perfect combination, and it was the most Тийм ээ. powerful weapon Монгол хүн, морь, ном сум before the modern era. энэ гурвын нэгдэл нь маш төгс зэвсгийг бүтээж чадсан. Орчин үеийн буу зэвсэг гарч ирэхээс өмнө дэлхийд хамгийн хүчтэй үхлийн зэвсэг нь морьтой харвачид байсан юм. Энэ нь морь хүн хоёрын удаан хугацааны дасан зохицол, хэмнэл хөдөлгөөн, олон жилийн дадлаг туршлага дээр суурилсан байдаг. Монгол хүүхэд төрснөөсөө хойш л морьтой холбогддог. 3 настайдаа л ганцаараа морь унж сурдаг. Би анх 1990-ад онд Монголд очиход тэр үед уралдааны морь ундах хүүхдүүд бүгд 6 наснаас доош байх дүрмтэй байсан. Тэгэхээр 3 настай хүүхэд хүртэл хурдны морь ундаг байсан байх нь. Үнэхээр итгэмээргүй байгааз төдий насны хүүхдэд таарах имэйлж байхгүй. Зүгээр л морин дээр тэнцвэрээ олж доктортой унчихгүй давхих нь чухал. Харин ингэж давхиж явахдаа тэд морийг мэдэрч морь хүүхэд хоёр нэг зул нэг бүхэл болж чаддаг байна. Тэгээд тэр унаач хүүхдүүд ганц морь унаж уралдахгүй хэд хэдэн насны морь унаж уралдана шүү дээ. Бас монголчууд аян дайнд явахдаа хүн бүр дунджаар 5 морь авч явдаг байсан гэдэг. Үүнээс гадна монголчуудын харвах чадвар өөрсдийн мал сүргээ хамгаалах хэрэгтэй. Иргэн тойронд байгаа зэрлэг амьтад чон, баавгай зарим нутагт бүр бар хүртэл байдаг байсан гэж яригддаг. Үүнээс гадна бусад овог аймагуудын дайралтаас ч өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй байв. Иймээс тэд маш сайн харвачд болсон. Тэдний олон давхар наамал ном их хүчтэй байсан. Барууны суурин ард түмний нумаас хавьгүй илүү хол харваж байндаа яг тусдаг байжээ. Эдгээр нь бүгд талын нүүдэлчдийн түгээмэл шинж чанар бөгөөд их талын уламжлал юм. Үүнээс өмнө хүннүү хэмээх хүчрхэг улс Монгол улсын нутагт үүсэн байгуулагдаж байсан. Хүннүү гэдэг үг өөрөө хүн гэсэн монгол үг л дээ. Өнөөдөр ч монголчууд хүн гэдэг үгээ хэрэглэдэг. Түүнчлэн эртний түрэг ухсаатнууд ч Монгол нутгаас гарч ирсэн бөгөөд бас л монголчуудтай адилхан дайтах ур чадвар сайн байсан. За ингээд төгс зэвсэгтэй байлдах чадвартай байжээ гэж бодъё. Гэвч бүхнийг маш сайн хооронд нь уялдуулж, зохион байгуулж, хэрэгжүүлэх, ашиглах, стратеги боловсруулах хэрэгтэй. Чингис хааны суу тухайн энэ бүгд дээр илэрч тодрон маш оновчтой зохион байгуулж чадсан юм. Түүний өмнөх олон удирдагчид түрэг гаралтай олон баатар жанжид Атила хаан гэх мэт хүмүүс байж байсан л та. Гэхдээ тэд ихэвчлэн зүгээр л байдаг л лидерүүд байснаас биш. Стратегийн хувьд тийм ч төгс байж чадаагүй. Харин Чингис хааны айрам дайн тулаанд үнэхээр чадварлаг байж чадсан. Цэргийн тоон тийм цөөх мөртлөө шүү дээ. Хамгийн ихдээ 100-аас 110 мянган цэрэгтэй байсан. Энэ бол асар бага тоо. Монголчууд Чингис хааны удирдлага доор Хятад шиг сая цэрэгтэй улсуудтай өөрсдөөсөө хэд дахин олон цэрэгтэй Орос, Перс, Афганистан, ойрхон орнуудын улсуудтай чадварлаг тулдаж ялалт байгуулж явсан юм. Чингис хааны армийн Монгол цэрэг бүрийн морь, ном сум нь маш нарийн уялдсан нэг бүхэл супер зэвсэг байх ёстой байлаа. Тэр бүгдийг маш нарийн зохион байгуулж, уялдуулж, стратегийн онцгой авьяасаар удирдах чадсан байдаг. Ерөөсө төсөөлөгч бэрх юм аа. Зүгээр л бодоход ердөө нэг цөөхөн хідэн дайчтай арим дэлхийг эзэлсэн гэхээр
fit in a stadium today in America. Тэр зэргүүдийг нь өнөөдөр Америкийн нэг зингэлдэх хүрээлэнд хийхэд л багтах хэмжээний шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн маш нарийн уялдаа холбоотой. Бүхэлдээ морин цэрэг кавалер дээр суурилсан нь ойлгомжтой харагдаж байна. Чингис хаанд явган цэрэг байгаагүй. Бас хангамж тусламжийн морин тэрэгч байгаагүй. Яахав сүүл рүүгээ л инженерийн анги нэмэгдсэн. Ерөөсөө л айрам цэргийн хүч нь морь байсан юм.